Улаанбархан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт дархлаажуулалтыг улсын хэмжээнд хийхээр болсон. Сургуульд суурилсан байдлаар хийх энэхүү дархлаажуулалтыг ерөнхий боловсролын сургуулийн эмч нар хариуцна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хэрэгжиж байгаа Улаанбархан өвчний нэмэлт дархлаажуулалтанд 10-аас 15 насныхан хамрагдана. Товлолт дархлаажуулалтад буюу бүрэн хамрагдсан хүүхдүүдэд хийлгэхгүй. Улаанбарханы яг нэмэлт вакцинажуулалтыг хийлгэхээр эрүүл мэндийн сайдын 26 оны 2 сарын 21-ний А21 гэс тушаал гарсан. Гэхдээ эрүүл мэндийн яамнаас хяналтын тоогод биднэрт ирүүлсэн байгаа 12830 хүүхдэд энэ Улаанбарханы нэмэлт вакцинажуулалт хамруулах юм байна. Энэ сургууль суурилсан ийм вакциныг үл хийнэ. Яг сургууль дээр нь хийнэ гэсэн үг. Тэгээ сургуулийн бүх эмчнэрт нь бол сургалтыг нийцсэн. Өөрхийн яг энийг хариуцсан, дархлаажуулалт хариуцсан албан тушаалтнуудыг бас үүргэжүүлчихсэн. Эрүүл мэндийн газраас бол хяналтыг тавьж энэ нэмэлт вакцинажуулалтыг хийн. Вакцинажуулалтын ажил бол яг өнөөдрөөс эхэлж байгаа гэж ойлгож байна. Хүүхдүүд сургууль дээр дархлаажуулалт хийлгэнэ. Сургуулийн эмч нараа сургалтанд хамрагдаж хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудад хяналт тавьж ажиллахыг Дархуул аймгийн эрүүл мэндийн газраас үүрэг болгожээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Улаанбархан халдвар бүртгэгдээгүй байна.